Та бүгд энэ өдрийн амар амгалан айлтгая. Тэгэхээр 1967-оос 80 оны хооронд харуулсан нурд эдийн засгийн бодлогоор андатар нутшуулсан байдаг. Энэ бол өнөөдрийн хэмжээнд ашиглах нөөц болцоо байна уу гэдэг нэг том асуулт гарчиж байгаа. За нөгөө талаас нь эмзэг бөгөөд чухал ач холбогдлын энэ экосистемд нутгшуулсан харь зүйл маань нөлөөлж байна уу гэдэг хоёр дахь асуулт гарч ирнэ. Одоо цааш яах вэ гэсэн энэ гурван асуултыг бол хариулахыг одоо би хичээсэн. За энэ талаар та бүхэнд мэдээлэл өгөх гэж байна. За харуулсан нуур бол Монгол төдийгүй Төв Азад нүүдлийн шувуудад чухал ач холбогдлын ийм ус намрах газар. За энэ утгаараа 1999 онд Рамсарын конвенцэд бол одоо бүртгэгдсэн байдаг. За мөн одоо байгалийн зохицуулах газрын ангиллаар тусгай хамгаалтанд авчээ. За андатар гэж нэг зүйл амтан байдаг. За энэ амтны хамгийн гол одоо онцлог нь гэх юм бол маш одоо идэвхтэй үрждэг. Жишээлбэл одоо нэг төрхтөө 8-аас 19 дунджаа шүү дээ. 8-аас 19 гөлчгийг гаргаж за тааламжтай тохиромжтой амьдрах орчин бүрдсэн үед бол 3 удаа жил төрөх юм одоо үржил идэвхтэй амтан байгаа. Нөгөө талаасаа бол бас нэг үе бол эдийн засгийн өндөр ач холбогдол өгдөг ийм өчлөг ан одоо болж байсан. За энэ амтныг бол харуулсан нурт төшөөлжээ гэж. За Америкийн одоо ТV-ийн одоо унган амтан хойд Америкийн. За энд бол яг 16 зүйл ялгуулсан байдаг. Нэг зүйл гэж үздэг. За Америкийн унган амтан маань энэ 19-р 20-р зууны ихээр бол Европыг одоо бүхэлд нь тархаж одоо нутгшуулсан байна. За ялангуяа энэ 20-р зууны ихнэр 19-14 энэ 20-од оны үеэр бол Европын ихэнх орнууд бол нутагтаа нутгшуулсан байдаг. За ингээд ерөнхийдөө бол яг хойд дөрвөргийн 70 градусаас өмнөд урагшаага бол 23 градус хүртэл. За Америкээс баруун зүүн тишээгээ бараг Атлантын талаан эрэг хүртэл ингэж ихээхэн газруудад тархсан байна. За Монгол орны хувьд бол ийм дөрвөн цэгт андатар одоо суурьсан байна. За Сэлэнг морины Оросоос орж ирсэн, дамж орж ирсэн нэг цэг байгаа. Мөн одоо Булган гол, за Ус нуур мөн Оросоос орсон. За Харуус нуур дөрөв дэх цэг нь бол Сэлэнг морноос авч нутгшуулсан энэ одоо цэг байгаа. За Харуус нуурт бол анх бол ийм одоо тооны амтныг одоо энэ байршлуудад бол одоо тавьж ирсэн байна. За энэ хамгийн гол нөөц тоотлохын хувьд бол тодорхой одоо гарах шаардлагатай учраас би энэ аргуудыг хэлсэн. За мэдээж бол даануудаас цуглуулсан даанууд дээр таран сектараар даан цуглуулад энэ дээр энийг бол статистик боловсруулалтаараа бол хичнээн хэмжээний нөөцтэй байна вэ гэдэг бол одоо гаргасан. За ингэхдээ бол андатрын нутгсан талбайн эдэлбэр нутгийн одоо төрлөөс нь хамааруулаад тодорхой одоо газрууд дээр нийт 45 таран сектийг өвлөө явахыг тоосон байж байгаа. За энэ одоо энэ цэгүүдэр бол сонгож авсан таран сектийн одоо байршлууд байж байна. За ингэхэд бол ямар удаан гарсан бэ? За энэ тархсан одоо цэгүүдийг тэмдэглэсэн байдал. За энэ тархалтын зургийн ерөнхийд нь одоо гаргасан байж байгаа. За энэ тод хар тавуушгаар тэмдэглэсэн бол анх нутгшуулсан газрууд. За энэ цагаан тавууш нь ганц нэг тохиолддог. За ерөнхийдөө бол энэ тархсан талбайг нь харуулсан байна. За Харуус нуураас гадна бол Ховд голоо өксөөд энэ Баян-Улгийн аймгийн Шарнуур хүртэл одоо би ч одоо юу дасч. Шарнуур хүртэл тэмдэглэгдсэн. За доошогоо бол Дөргөн нуур, за Дөргөн нуур, Хар нуур хоёрын хооронд холбосон хоолой голуудыг одоо дагаж тархсан байж байгаа. За ерөнхий одоо тархалтын нэг тоотлогын нөөцийг тогтоохын тулд тархалтын ерөнхий одоо орон зайн бүтцэн ямар байна гэж авч үзсэн байж байгаа. Ихэнхдээ бол эргээ дагаж 1000 км-ээр тархдаг гэдэг нь бол тогтоогдсон байж байгаа. За энэ бол цааш бол тоотлогын нөгөө нийт талбайд одоо тоотлогыг одоо экстраполяц хийхэд бол нөгөө эргийн хэмжигдэхүүнд найрцуулах ийм одоо ач холбогдлыг үзэж байгаа. За ингээд энэ ерөнхий төсвүүд нь. За ингээд нэгцлийг нь бол гаргасан байж байгаа.
За ерөнхийд нь бол нэгцэл гаргасан талбайгаа бол хоёр төрөлд хувааж үзсэн байж байгаа. Нэгдүгээрт нь бол томоохон нууруудын бөгөөд арлуудын эргээр ямар нэгцэлтэй тархсан байна вэ? За энэ бол нэг 1 км-ийн дагуу нэг 15 орчим одоо овоохоо тоологдох жишээ тий. Голын эргийн дагуу бол маш бага. За дунджаар нэг 4 гаруй утаа ийм овоохоо тоологдох жишээ тий. За энэ тархсан талбайных нь одоо онцлог байна. За энэ андацын одоо тархсан газар нутгуудыг бол нэг иймэрхүү байдлаар бид нар төрөлд хувааж үзсэн байж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн одоо нутгийнх нь экологийн онцлог, за андацын одоо амьдрах орчинд тааламжтай байдлаас хамааруулаад ингэж хувааж үзсэн байгаа. За энэ төрлөөс нь ингээд төрөлд андацын нөхцөлийг аваад үзэхээр бол ийм одоо тав хайцангуй үзүүлж гарч байгаа. За андацын сүүлийн 10 жилийн одоо тоотлогын динамикийг одоо авч үзэхэд бол иймэрхүү байдалтай харагдаж байгаа. За энийг бол яг нь энэ удаадаа бол нуурын усны түвшинтэй холбож, ер нь бол андацын тоотлогоо буур ихсэх асуудал бол нуурын голлох хүчин зүйл бол нуурын усны түвшин гэж үзээд за энэтэй холбож үзсэн байж байгаа. Гэхдээ усны түвшин ихсэх багасхадтай гол биш. Усны түвшин хэлбэлзсэн он жилүүд бол андацын тоотлогоо буураад тодорхой хэмжээгээр тогтвортой байсан он жилүүд бол өссөн байж байгаа. За энэ 2008 оны бол энэ хариу нуурын түвшин бол нэлээд доошсон байж байгаа. Энэ дөрвөн усан цахилгаан станцыг ашиглалтанд оруулах холбоотойгоор ингэж доошсон байж байгаа. Буцаад ирсэн. За энэ хооронд андацын тоотлого бол нэлээд буурч байгаа. Одоо бол буцаад усны түвшин тогтсон болоод ирэнгүүт бусаад өсөх одоо хандлагатай байж байгаа. За сүүлийн 10 жилийн одоо тоотлогыг бол гаргасан байж байгаа. За энд бол хамгийн ихтэй бол одоо жишээлбэл 2010 2004 онд 97 мянган одоо орчим байх жишээтэй. Хамгийн багадаа 2010 онд бол одоо 80 гаруй мянган байх жишээтэй. За энэ нуурын эргийн дагуу бол голын эргийгээ бол харьцангуй өндөр нягцшилтай байна. Харин голын эргээ бол одоо жишээлбэл энэ нэг гад дөнгөж одоо 3000 хүнтэй байх жишээтэй. Нуурын эргийнх нь бол энэ дөр байх жишээтэй. За эндээс үцхэд бол энэ 10 жилийн дунджаар саяын одоо андацын эдлэг нутгуудын төрлүүдийн төрөлдөг 10 жилийн дунджаар бол ерөнхийдөө харуулсан нуур хичнээн тооны андацар байж болох вэ гэдэг багтаамж өөрөөр хэлбэл энэ 10 жилийн хугацаанд байсан бэ гэдгийг бол тоолж гаргасан байж байгаа. Энд ерөнхийд нь бол нэг 1358 км эргийн уртын дагуу нийт га бол 6790 га газар бол 89246 тэр нэмхас 35000 андатар одоо байсан байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл хамгийн багадаа бол 50000. За ихтэй бол одоо 120 жишээтэй. Гэхдээ энэ бол зөвхөн овоохоогоор нь тоож гаргасан учраас өндөр гэж байгаа. Бидний тоолох үеийн амьд овоохог нөгөө өгсөн амьгүй овоохыг хасчих юм бол амьд овоохын хувь бол 51.2 гарч байгаа. Энэ юу гэсэн үг гэхээр өөрөөр хэлбэл нийт овоохын 51.2% гэдэг бол энэ амьд байгаа дотрын тоо бол багаснаа гэсэн. За тэгэхээр одоо энэ ийм одоо нөөцтэй байна. Одоо цааш бид нар яах вэ гэхээр за ан дотор бол одоо экосистемд одоо сөргөн нөлөөлөл үзүүлдэггүй гэвэл одоо үзүүлдэг гэдэг талаасаа бол олон улсын энэ Оросын эрдэмтэд бусад Европ эрдэмтэд бол нэлээд бичсэн байж байгаа. Ялангуяа бол усны ургамал бол голлох нөлөө сөргөн нөлөө үзүүлдэг гэдэг талаасаа бичсэн байж байгаа. За энэ ч мөн хар ус нурт бол бас ажиглагдаж байгаа. За хар ус нурт бол яаж сөргөн нөлөөлж байна вэ гэхээр ялангуяа арал газар голын эргээр бол байрсан ан дотор бол овоохоо барих нөхцөл муутай учраас ихэнхдээ нүх ухаж одоо амьдэрдэг. Газар доор их хэмжээний нүх суухсаас болоод тэр нь усны түвшний хэлбэлцэлтэй холбоотойгоор усанд идэгдэж доошо суух, арал тасрах эсвэл одоо тэр арал бүр хүмүүс намгжиж өгөө болох хэмжээний одоо сөргөн нөлөөллүүдийг үзүүлдэг болох нь бол ажиглагдаж байгаа. За мөн одоо ан дотрын гол хэрэгэлдэг ургамал бол энэ хар ус нуурын
бүлгэмлийн идентификатор зүйл байж байгаа одоо эгэл нишим гэдэг. За энэ зүйл ургамлыг андатар бол 70-80% хүртэл эдшиндээ хэрэглэн мөн өөрөө хогоо байхдаа энэ ургамлаар бол 100% барьдаг. За мөн ач холбогдолтой юу гэвэл эдийн засгийн ач холбогдол өнөөдөр тэнд байна уугүй юу гэдэг асуудал гарч ирсэн. Тэгэхээр хар ус нуурын андатрыг бол нутгийн иргэд бол агнаж байгаа. Гэхдээ агнахдаа бол тухайн жилийн одоо эдийн засгийн юу үн ханшнаас арсеныхын үн ханшнаас хамаарат их бага хэмжээгээр агнаж байгаа. За ийм одоо өртөгтэй байж байгаа. За мөн одоо эмчилгээний зориулалтаар бас булууц мах цусын хэрэгэлдэг ийм одоо уламжлалт цуу яриа ийм одоо юмуд байж байгаа. За цаашдаа яг гэхээр нэгдүгээр хуулбар нь бол яг эдийн засгийн ач холбогдолтой гэж үзээд бид нар бол тодорхой хэмжээнд тэр жамаар нь өсгөх тэгээд тэр өсснийг нь одоо агнаж тоотлоход нь зохистой тоотлохыг бий болгох. Хоёрдугаарт нь бол одоо ач холбогдлогоо ямар ч одоо боломжгүй гэх юм бол нэгэнт их өсөм сөрөг нөлөөлөлтөй учраас одоо устгах ийм хоёр одоо аргыг хуулбар бол бидэнд байж байгаа. Тэгэхээр бидний хувьд бол яг гэхээр нэгдүгээр хуулбарыг нь сонгох нь зөвхөн болов гэсэн ийм одоо саналыг бол энэ ажлаараа бол зөвлөсөн байж байгаа. За тэгэхээр нэгдүгээр хуулийг сонгохоор энд ямар хэмжээний нөөц байна вэ гэхээр энэ бол хамгийн багаар утгад бол нэг 50 гаруй мянга 60 орчим мянган андатрыг бол андатрын түүхий эдийг бэлтгэх боломжтой гэсэн ийм одоо мэдээлэл байгаа. Тэгээд эндээс бол яг зүгээр энэ эдийн засгийн үн өртөх нь бол яг хамгийн багадаа нэг 100 гаруй сая төгрөгийн одоо орон нутгад тийм ашиг болж болох юм аа. Хүмүүсийн амжиргаанд ийм одоо хэмжээний эдийн засгийн ашигтай болж болох юм аа гэсэн. Тэгээ энэ бол зөвхөн арсных нь одоо түүхий арсных нь одоо орлого гэж ойлгож байна. За эндээс бол хамгийн гол дүгнэлт нь юу байна вэ гэхээр Арус нуурын андатрын ер нь бол эрдэмт тэгж үтсэн байдаг. Андатар ер нь бол андатрын тоотлого өсгийн гэрэл бол хорогдол маш их байдаг. Өсгийн гэрээр хорогдол. Сая бидний судалгаанд ч гэсэн одоо 80 мянга гаруй хүртэл одоо намар нь өсдөг үзүүлэлт гараад овоохойг нь тоолохоор тэгээд овоохон дотроос 8-ийн тоолохоор бол өвлийн одоо дунд сар гэхэд бол 40 мянга хүртэл 50 мянга хүртэл буурсан багт шүү дээ. Дахиад хаврын одоо хоригдол гэдэг ингээ хасаад ирэхээр бол магадгүй 20-30 мянган тонны андатар хавар бол одоо бий болоод тэгээд дахиад үржилт оронгуудаа дахиад одоо ийм хэмжээний андатар үүсдэг. Ийм их хэмжээний хоригдлыг бол бид нар магадгүй эдийн засгт ашиглах юм бол тодорхой хэмжээгээр одоо орон нутгийн хүмүүст орон нутгийн хөгжилд бол тодорхой үлдэстэй одоо байж болох юм а гэсэн ийм дүгнэлтэнд бид нар хүрсэн юм а. За ингээд дэлгэрэнгээр нь бүтээлдээ оруулчихсан гэж бодчихлоо. За баярлалаа. За баярлалаа.